дахин инженерчил, процессын дахин инженерчил гэдэг энэ зүйлийг одоо энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага маань өөрсдөөсөө эхлэхгүй болохгүй болчихжээ. Сая асуултны хариултын явцад яригдлаа тий. Хариуцчихсэн хүн нь телевизээр ярьж исэн, чуулган дээр хүртэл яригдсан, авилгатай тэмцэх газар дээр хүртэл очисон, хэрэг үүссэн, иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хүртэл очисон гэдэг. Тэгтэл ажил авсан дараагийн улсууд нь энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. Манай ордны хүмүүс бидэрт ажил хүлээлгэж өгөөгүй гэдэг байдлаар ярьж байгаа нь яг энэ төрийн байгууллагын өнөөгийн байдлыг харуулдаг байхгүй. Тэгэхээр процессын дахин инженерчлэл гэдэг юм чи энэ дээрээ хийгдэхгүй бол хийгээл идэг нэг жилийн дараагийн байгууллага нь дараагийн хүмүүс нь томилогдож орж ирээл ямар ч ажил байхгүй. Бүгд тэрнийхээ шинээр эхлэх хэрэгтэй болчихж байна. Тэгээ би нэг хүний мод дурлаад байгаа юм биш л дээ. Тэгээ бүхэл бүтэн нэг аймгийн засаг даргаыг ингээд алдаа гаргачжээ 60 хэдэн тэрбум төгрөгийн зөрчил гаргачжээ гэдэг байдлаар нь дүнэлт гарчаад тэнгүүтээ хаа яасан мэддэхгүй ингээд алга болчихдог. Алдаа гаргаагүй ямар нэгэн зөрчилгүй юм бол тэр хүний тэр нийт хөргийг загаадах хэрэгтэй. Ямар нэгэн асуудал байгаа бол тэрийг нь мухарлах хэрэгтэй. Тодорхой хэмжээний хариуцлага яригдах хэрэгтэй. Тэгээ энэ асуудал хаана яригдах вэ хэрэг энэ төрийн байгууллагын чинь дахин яриад ш. Та бол сая яг энэ төрийн байгууллагын энэ процессыг дахин инженерчил гэдэг үгийг бол маш их ярьж байна. Өгүүлбэр болгондоо бараг ярьж байна. Тэгэхээр та өөрийнхөө үйл ажиллагаанд бас оруулах хэрэгтэй баг. Баггүй хугацаа өнгөрчлөө хагасчил гэдэг бол. За энэ байгаль орчны яамн дээр бол бүр нэлээд үр дүнтэй хийцэн гэж яригдж байна. Урд нь ажил хариуцж ирсэн сайд нь бас тодорхой хэмжээгээр комент хэлж байна. Тэгэхээр энэ дээрээ та анхаарад энэ өргөдөл гомдолтой холбоотой тэр дархны засаг даргатай холбоотой тэр дүгнэлтийн талаар та мухарлсан дээрээ. Тэгээ юу болсон, хаана юу алдагдсан байгаа юм бэ? Ямар байдалтай байгаа юм бэ гэдгийг та надад яг өөрөө мэдгдсэн дээрээ ягчлаа.